За шинэ он хэлсэн юм. Шинэ он гарахаар миний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол за 12 сарын 31-нд дараа жилийн өөртөө зориулж захиа бичдэг. Яг одоогийн нөхцөл байдлаараа 2021 оны 12 сарын 31-ний хулан одоо би ийм байна те энд амьдарч ийм нөхцөл байдалтай байна. Миний мөрөөдөл зорилго ийм байна. Миний яг одоогийн нөхцөл байдал ийм байна. Миний санхүү ийм байна. Миний хайр дурлал ийм байна. Харин 22 оны хулан чи ямар байна? Крис ороод ирлээ. Ирээдүйн өөртөө захиа бичсэн те. Чи өөртөө захиа бичсэн үү? 21 оны Крис би ийм байлаа. 22 оны Крис чи ямар байна гэв. За баяртай яваа. Тэгээ захианы дараа хийдэг зүйл нь мөрөөдлийн самбар гаргах байхгүй. Би мөрөөдлийн самбар л гэж нэрлэдэг яг vision board гэж болно. Биелдэг хүсэл гэдээ бас нэг юм энэ жил яваад байсан. За эхлээд самбар хэрэгтэй. Нэг ийм модон үүсэн самбар энэ зүгээр л би орсон ихний бичиг хэргийн дэлгүүрт л байж исэн. Тэгээд ийм пин хатгадаг пиннүүд авсан. Тэгээ мөрөөдлийн самбар дээрээ тавихыг хүсэж байгаа зурагнуудаа ингээд бэлдсэн. Энэ жил анх удаага гэртээ принтертэй болсон учраас тэрийг ашиглаж хэргийг гаргасан байгаа. Би их баяртай байгаа. Өмнө нь болохоор би дандаа сэтгүүлээ сайжилчдаг байсан юм. Өөр ямар нэгэн одоо гэрт байж идэг илүү дутуу сэтгүүл байдаг штэ. Тэрэн дотроос өөрийнхөө амьдралд манифест хиймээр байгаа, дуудмаар байгаа зүйлсээ цуглуулад энэ тэндээс цуглуулдаг байсан. Энэ жил болохоор би интернетээс цуглуулад хэвлэж авсан байгаа. Энэ нь бол энэ жилийн хувьд их ололттой байлаа. Интернетээс цуглуулна гэдэг чинь угаасаа хамаагүй өргөн сонголттой болоод ирж байгаа юм чи Google тэл дуртай хүнийхээ Instagram руу н ороод Instagram зургийг нь ингэж хэвлэж аваад өмнөх жилүүдэд би тэмдэглэлийн дэвтэр дээрээ ингэж хийдэг байсан. Гар утасныхаа нүүрэн дээр зүгээр ийм компьютер дээр ч юм уу хадгалах боломжтойгоор ингэж хийдэг байсан. Заавал самбарч хэрэггүй, самбарнаас томоор нөгөө нэг ямар цаас гэдэг үлээ. Тим цаас авч агаад тэрэн дээрээ зүгээр цаасны цавуугаар наагаад явсан ч болно. Яаж л бол яаж хийж болно. Энэ удаад болохоор би үүсэн самбар дээр нэг нэгээр нь наах гэж байна. За эхний зүйл болохоор алийг нь тавих уу? Энэ болохоор энэ жил би 30 нас хүрнэ. Тэгээд яг Karen шиг 30 хүрэхтэй ингээд энэ ч яг нэг мөрөөдлийн самбар дээр тавиад ах зураг биш л дээ. Угаасаа л 30 хүрнэ тэрнээс өмнө төвч бол гол нь энэ зурган дээр Karen жирэмсэн байгаа байхгүй юу? Би 30 хүрэх бидээ маань яг ийм байгаасаа гэж хүсэж байгаа юм. Тийм учраас ийм vibe-тэй төрсөн өдөр хийх болтугай гэд Karen-ы 30 насны төрсөн өдрийн зураг. За голоос л хэлдэг. Тэгээд Elon Musk-ийн зураг хамгийн гоё санагддаг байхгүй юм. Тийм ээ би чадсан гэсэн нэг юм амжилтын амтыг харуулсан зураг гэж юу вэ гэхээр надад яг энэ Elon Musk-ийн зураг санаанд ороод байдаг юм. Одоо ингээд Elon Musk шиг зөрүүдлээд ч хамаагүй яг өөрийнхөө хийхийг хүсэж байгаа тэр зүйлд өссөн хичнээн бүтлгүүцсэн ч гэсэн ингээд амжилт гаргах болтугай гэсэн утгатай. Энэ өөрөө их гоё vibe-тай зураг л да. Vibe гэснээс бас нэг vibe-ны зураг байгаа. Энэ одоо яг ямар утга санаатай юм бэ гэж хэлэхэд бол хэцүү. Гэтэ ер нь нэг юм зөөлөн, тансаг энэ vibe одоо таалагдж байгаа учраас өндөр чинь тэр чигтэл миний хүсэж байгаа эстетикаар л явах хэрэгтэй шүү дээ. Энэ бас нэг буланд орчих ингээд. Гол сэдв бол энэ. Биелэхгүй бол яах юм бэ? Биелвэл яах юм бэ гэдэг. Энэ өнгөрсөн жилийн миний dream board дээр бас байсан. Энэ жил дахиад байлга гар шийдсэн байдаг байгаа. Энийг яг дээгүүр гол сэдв учраас яг ихц голдоо дээрээ орж ирэх хэрэгтэй. За ер нь ингэж ойртё. Тэр хан дээр чинь гаранд ч хэцүү байна, надад ч хэцүү байна. Ruby-гийн ийм зураг байгаа. Энэ болохоор Ruby миний дуртай яруу найрагч аахгүй юу? Тэг ингээд яг одоо бол яруу найргийг яруу найргийн аялын тоглолт хийгээд яг ийм шүлэг яруу найрагч гэдэг зүйлийг аюу модны гоё болгож өгч байгаа эмэгтэй. Тэгээд Ruby 3 дахь номоо гарч байгааг зарласан пост нөхгүй Instagram-ийн номынхоо одоо хуудаснууд редакторлсон хуудаснууд дээрээ суучихсан 3 дахь бүг гिचгсэн зүгээр тэмдэглэлийн дэвтэр байхгүй энийг ингээ барьцсан одоо ингээ энэ тэмдэглэлийн дэвтэр дотор миний 3 дахь номын их байна гэсэн утгатай.
Би яг энэ Ruby шиг 90 онд 3 дахь номоо ингээд бариад сууж байх болтугай гэсэн утгатай байгаа. Заараас нь болохоор жоохон гэр бүлийн юм орж ирнэ. Дахиад нэг бондгор хүүхэн. Энэ болохоор Rosie яахгүй. Супермодель Rosie. Тэгээд жирэмсэн ийм гоё бич дээр далайн хэрэг дээр байгаа зураг. Би тэгээд хүүхдтэй болохоор жирэмсэн байх та. Baby moon хийхийг хүсдэг байхгүй юу? Яг ингээд honeymoon гэж яддаг шүү дээ. Одоо гэрэлсэн хосууд аялалд явдаг. Baby moon болохоор яг ингээд хүүхд гарахаас өмнөх байр байдлаа тэмдэглэж baby moon гэдэг аялал хийдэг. Тэрийг хийх юмсан гэж хүсдэг учраас энэ Rosie шиг ийм бондгор гизтэй тэгээ Rosie шиг ингээд далайн хэрэг дээр гэрч байх юмсан гэсэн утга санаатай зураг байна. Энийг за энэ хаваар байрлуулчихъя. За дараагийн бас нэг бэбитэй холбоотой зүйл заа. Манай Крис шиг нохоогоос тий. Тэгээд нэг жоохон жижиг амттай юм хөөрхөн ив найрамдалтай байгаа. Даны хүсэн бэбитэй холбоотой юм. Happy healthy baby. Ас жаргалтай, гол нь эрүүл, сайхан хүүхэд. Би ер нь 22 онд тест бэбиг амар манифест хийх юм байна. Энэ самбарч одоо тэр чигтэл бэби байна шүү дээ. 22 гэдэг бичгээ энд нэг газар нааж хэвсан юм шүү. Энэ хүсэл мөрөөдлөл бүгдээрээ 22 онд амжиж биелэн штэ гэсэн сануулга баггүй юу? Дедлайныг заагаад өгч байгаа. 22 онд шүү. Ер нь биш. Яг энэ онд шүү. Ирэх жил шинэ байшинда ороод ийм тохижилттай, ийм толтой, ийм номын тавиуртай. Ер нь мань хүний гэрийн интерьер сонголт бүкүүс амар гоё штэ. Тэгээд Peggy шиг гэртэй болох юмсан гэсэн утгатайгаар Peggy-гийн Instagram-д орж ирлээ. За энэ зайд болохоор би энэ үгийг оруулъя гэж бодож байна л доо. I dreamed it and then real life it. Мөрөөдсөн. Тэгээд бодит амьдрал дээр бодит болгосон. Зааж байгаа энэ нэг л дүүрчлээ. Гэхдээ дундаа аяух зайтай байгаад байна. Би нэг сайхан шахаадах юм. За шахаадч угаасаа дөрөн зураг ямарч багтахгүй мэн үү. Энэ болохоор яг одоохондоо бол би тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ надад өөрт маань нэг зүйлийг сануулгах зураг учраас энд тавих хэрэгтэй. YouTube гэдэг юм аавал нь бас нэг газар нь оруулчмаар. Энэ хавар ингэчээр ирээдүйн хүүхдийн толгойг алхалаад байна уу? Энд ингэ тавьчих. Энэ aesthetic-ний зураг гэдэг байгаа шүү дээ. Энэ хинт ч хэрэггүй байна ер нь. Орон Taylor-ийн энэ зургийг оруулчих. Taylor болохоор сая боо юм болж жирэмсэн болсон байхгүй юу? Энэ тэр жирэмсний үйл явцынхаа ингээд влог болгож оруулдаг байхгүй юу? Тэгээд би бас тэгэх хэмжээний Taylor шиг тэгж влог хийх хэмжээний ирчвчтэй байх болтугай гэдэг. Ер нь Taylor шиг влог хийх юмсан гэсэн утгатай юм уу да? Энэ хамаагүй дээр утга учиртай. Энэ зураг чинь зүгээр л эстетик байгаа юм аа. За ингээд миний 22 оны dream board-тай хамт байсан баярлаа. Баяртай. Гарснаас хойш хамгийн ихний ядал явдал бол энэ нохоо байлаа. Бид салхинд гарах санаатай тэрэлж рүү явж байгаад Баянзүрхийн товчооны тэндээс энэ нохоог олсон юм. Ямар ч эзэнтэй байсан шинжгүй, нилээн үнэртэй, өлсөн шинжийн нохоо. Тэгээд машинд орох уу гэсэн чинь шууд ороо суучихсан. Тэгэхээр нөөрийнхөө Крисмастай нийлүүлээд аваад салхинд гарчихсан. Тэгээд тэр өдөртөө гэртээ дагуулж ирээд эмнэлэгт үзүүлж амжаагүй болохоор шууд торон дотор унтуулад тэгээд энэ үйл явдлаас 12 цагийн дараа арай гэж л өглөө олголоо. Шүн дуудаад, өглөө үүрээр дуудаад байх юм. Нөгөө нэг шинэ олсон нохоогоо том өрөөнд Крисийн торон дотор хийцэн байхгүй юу? Бид нар тэгэл том өрөөнийхөө хаалгыг хаагаад унтлагын өрөөндөө пик. Тэгэхгүй бол үнэр танар гэж бол өрөө. Хамрын битүү онгоож байна. Нэгдүгээрт торонд дасаагүй байна. Хоёрдугаарт гарнаас юм авч сураагүй юм шиг байх юм. Одоо жишээлбэл би гарнаасаа ингээд Крис юм өгөхөд Крис аягүй хөөрхөн ингээд зөөлхөн авдаг шүү дээ. Ер нь гэрийн нохой чинь хүний гарнаас жоохон зөөлөн болгоомжтой авдаг байдаг да. Энэ баачка бол хурд тасдах гэж байна. За одоо ямар ч юм 8:30 гараад эмнэлэг орё, UB vet орё.
Имлэг орж энэ нохойг нэгдүгээрт үзүүлээ, хоёрдугаарт усанд оруулъя. Өөф. Өнөр та нар бол үнэхээр хэмэртэй өнөртөж байна. Өчигдөр тэгээ олоод шууд имлэг орё гэсэн боловч бүх нийтийн амралтын өдөр байсан болохоор малын имлэг ажиллахгүйсэн. Тэг гэртээ усанд оруулах нэгдүгээрт манад халуун ус байхгүй. Би өөрөө ч усанд орж чадахгүй. Хоёрдугаарт гэрт нохоо усанд оруулах амар хэцүү байд юм аа. Тэгээд сайн оруулж чаддаг ч хөө, сайн хатааж чаддаг ч хөө. Тэрний оронд имлэгт оруулсан хамаагүй хин хиндээ амар байдаг байхгүй. Тэгээ одоо юу би бет руу дагуулад явъя. Би хаагийн би өчигдөр шүн 1 цагт гонгнод ахаар нь өөртөө хоёр амьтдаг онцлогны өрөөндөө төгсөж байгаа том өрөөнд энэтэй нэг жоохон хамт байсан. Тэгингээ нэг ус мүсийн жоохон өөрийнхөө хэмжээнд шалгах гэж оролцсон. Миний мэдэх одоо амьтад те мөөгөнцөр ч юм уу чимэг хачиг мачиг ч юм уу тиймэрхүү юм бол харагдахгүй л олдохгүй л байх мэдхгүй би ч одоо ямар юм шиг байгаа ш. Гэтэ яг үзүүлэх хэрэгтэй хамаг юм байна. Тэгэл эзэн хайнда. Манай Крисийн аширтай. Ашир. Чи шинэ ирсэн хөвшин залуугийн сэтгэл ямар вэ? Крис нэр яаж явж байгаад ийм nice болсон юм болоо? Яаж ийм хөөрхөн nice найрсаг болсон юм бол би бүр гайхаад ах юм. Юугаач харамлахгүй юм. Юунд ч уурлахгүй юм. Өөрлөө нь хуцаад ахад чинь тэгэл окей гэж явах юм. Нэр одоо мэдгүй арай өгөөгүй л хинээлгээ дуудаад байгаа шүү дээ. Үлдээж эхлэе. Энэ баачка имлэг дээр цэвэрхэн болж хооронд би гэрээ цэвэрлэе даа ёо. Гэр орон бас сайхан өнөртэй болсон шүү дээ. Ямар азгүй надтай суудаг байна. Ингээд нохоо цуглуулаад байдаг. Балаа хүнтэй суудсан ч юм. Чин гэтээ энэ ч одоо бараг үүрч унжаар юм шиг амар гот юм. Чи сая усанд оруулаад сэнстэй гарсны дараа ус чинь арай гайгүй өндөр. Чиний ус өстө зэрлэг унд юм шүү шүү. Самнахаар цааталт нь арьсан ясан ингээд нэдрүүлэгдээд шин. Ямар туранхай юм бэ? Энэ том биеийн ерөөсөө зүгээр их бие л байна. Тэрнээс биш энэ биеинд ямар ч тийм өөхөн давхраг алга. Зүгээр чааваас яс ус хоёр л. Тийм баха. Тэгээд өчигдрөөс хойш өлсөж өгөх гээд 6 аяга хоол идсэн штэ. Одоо ч гэсэн ер нь идэх юм жоохон хайгаал. Одоо дахиад өгвөл идэх л бах. Нэг 12 цагийн дотор 6 аяга хоол идэх гэдэг чинь жоохон зэрлэг хэрэг биш үү? Хөгшөө. Хон саманж байгаа мэтэл вэ штэ. Вау! Шампунь унарсан залуу болсон биш үү? Шампуньтай залуу болсон байж тээ. Зэнэш хөвтчих. Ингээд хөвтчих. За хөвтчих. Ингээд хөвтөр. Ингэдэг байхгүй юу? Ингээ өвөр дээр хөвтдөг байхгүй юу? Тэгтгүй мө чи? Манай Криши ингээл өвөр дээр хөвтдөг үү? Чи өвөр дээр хөвтдөг юм уу? Ингээд бие шангалахгүй одоо бие сулаал заяа. Ирүүл байна уу? Аршин дотор баба юм байхгүй юм тий? Дууссан уу? Болцсон уу? Одоо ингээ хангалттай гэж үзэж юм тий? Хальт жоохон самунахад л юм их ус гарч юм да. Жанаш. Ой, Жанаш. За гараад.
За энэ дээр үсрээ гаргаж. За Крис яаш. Зүгээр л штэ. Зүгээр штэ. За Крис хөвтчих. Чи ингээд гутаа гүгээд. Крис ингээд тайван хөвтчих. Чи яада? За. Бали. Чи боо тэгвэл. Бүгдээрээ яв. Амар агаа байти. Амар оортой өвөө байти. За чи зүгээр ингээд сэмэрхэн гараад хөвтчих болдгоо. Нэг иймэрхүүд жоохон хэрүүлтэй. Крисээс хоолыг нь, усыг нь тэ намайг харамлаад байгаа байхгүй юу? Одоо ингээд өөрөө 6 аяг хоол идчихэд дууссан байгаа штэ. Цадсан гэж үзвэл. Тэгээ араас нь би Крист хоолыг нь өгөхөөр тэр хоолыг харамлаад идүүлэхгүй уурлаад за усч болохгүй уурлаад тэгээ Кристтэй бүр 0 нууцаар ус уусан. Тэгээ би өчигдрөөс хойшлуулна Азтай савар дээр тэгээд German Shepherd Dog Lovers дээр тэгээд нэм завчаарх сонирхогчд дээр 3 пост оруулсан. Энд нэг хүн бол өвчилж авъя гэж байна. Өөрөө охинтой гэж байна. Яг энэ хүнд өгж болох юм тийм. Тэгээд одоо энэ нохоо маань болдог дөрийн фостер хийж байгаа 4 дахь нохоо болно гэсэн үг. Эхлээд хинээ, тэгээд шинээ, тэгээд жижигээ байсан. Тэгээд одоо энэ хөгшин. Одоо энийг эзэнтэй болгочих чадах юм бол тэгвэл ингээд фостер хийж гудамжнаас аваад арчилж хамгаалаад хүнд өргүүлсэн 4 дахь нохоо болно гэсэн үг. Ингээ Крисийн хуучин тээжвчийг бэлэглээ заа юу чамд. Энийг аваад зүгээд гэртээ харьжаа юу. Битэрийг нэг хүн авъя гэсэн. Одоо тэр айл руу хүргэж өгөх гээд явах чинь. Криси чинь тээжвчээ дахиж зүүхгүй үстэй уусаа. Үүсэнд чамд өөр тээжвч байгаа. Энийг чинь би хиндээ өглөө шүү за. За баярлалаа. Хинэ. Дин айл сайхан байгаараа заа юу. Хань айл чамайг зөндөө хайрлна гэсэн за.